манай Сайхүүгийн Ганбаатар гишүүтэй холбоотой асуудал байна. Жохон шүүмжлэлтэй хандхаас ураад аргагүй байдал үүсэж байна. Өнөөдөр энэ хууль нээлтийн мөрдөн шалгах, хянин шалгах энэ чиг үүрэгт одоо улсын хурлын гишүүн, парламентын гишүүн өнөөдөр нөлөөлөх юм нөхцөл байдал үүссэн байна. Тэгээд тэр өөрт нь ямар ч хамааралгүй хүний гэрт нь хянин шалгах ажиллагаа явуулах гэж хахад тэрнийг нь улсын хурлын гишүүний бүрэн эрхийг ашиглаж зогсоож идэг. Төрийн тэргүүн лөө их субъектив байдлаар хандж байгаа. Өнөөдөр Монгол улсын парламентын гишүүн ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаа нь өөрөө надад ч жоо харамсалтай санагдаж байгаа. Тэгээ олон нийтийг ингээд буруу зүйлүүд төрхирж байгаа нь өөрөө энэ нийгмийг буруу зүйлүүд төрхирээд байгаа л юм нөхцөлөд ажиглагдаад байгаа юм л та. Тэгээ энийг л одоо цаашид байж болохгүй. Би Ганбаатар гэдэг үнийг бол хувь хүнийхээ хувьд бас хүндлээд дэмжиж явдгийн олон жилийн бас Монгол улсын төрд байсан хүн гэдэг болоо. Гэхдээ ийм ёс зүйн хөдөлгөөнд бол ямар нэгэн байдлаар бол хаацаач хамгаалах бол боломж байхгүй.